эх 7 хоногт бид нэр энэ оршин суугчид иргэдтэй уулзалтууд хийгээд эхлэе хойрын дагуу. Тэгээд эргээд танилцуулаад иргэдийн саналыг аваад тэгээд одоо чадварлаг үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгжүүдэд шалгаруулаад тэгээд ажлуудаа эхлэе авраас. Тэгээд энэ доктор бид нар энэ цагаан байруудыг буулгаж байгаа зарим хэсгээр нь бол энэ нэг олон нийтийн төв. Одоо хүүхдээ авч ирээд өгчдөг, эцэгхээ авч ирээд ахмадынх нь арга хэмжээнд оролцуулдаг, өөрөө тэр сургалт семинартаа оролцдог тийм. Бүх насны бүх хүмүүсийн одоо иргэд манай ч одоо тийм газар байхгүй байгаа даа шүү. Тэгээ хүүхдээ хараад гарчаад гарахаараа одоо орхичиж болдоггүй, ажил хийж болдоггүй, аав ээжээ хараад байгаад байж болдоггүй, гарч ажил хиймээр байдаг. Тэгэхээр бүх насныхаа ирээл одоо энэ нэг төвд ирээл одоо өдрөөнжүүлэх 24 цагийн үйлчлэгээ авдаг байх. Энэ одоо төлөвлөлтийг бас хийчихэд байгаа тийм ээ. Орон сууцнуудыг бол бид одоо яг ийм стандартаар тэгээд орчин нөхцөлийн яг нарийн төлөвлөсөн аюулгүй эрсдэлгүй байх ийм л одоо төлөвлөлтүүдийг хийж байгаа. Жишг төлөвлөлтүүд хийж байна. Тийм байна. Жишг ногоон стандарттай ухаалаг хотыг барьж байгуулах энэ ажил бас налаагаас эхэлж байна гэж үзэж байгаа. Налаах өөрөө одоо 40 гаруй мянган иргэдтэй Улаанбаатар хотын зүүн бүсийн одоо Багнуур, Бахангаа гээд манай энэ гурван одоо захын дүүргийн Улаанбаатар хотын төгжрөл, агаарын бохирдол, ажилгүйдэл, яд дуурал, за тэгээ нийгмийн стресс хүндлийг бууруулахад бол эдгээр дүүргүүдийн шин төлөвлөлтөөр одоо хөгжүүлэх бодлого маш чухал үүрэг үүсгэнэ гэж. Энэ бол өөрөө бас бүсчилсэн хөгжлийн бодлого хүрээнд хийж байгаа ажил. Тэгээд эд бүч нь байна, зам төмөр зам нь байна, эрчим хүч дулаан цахилгаан байна, ажиллах хүч нь байна, шин дулааны станц баригдана. За тэгээд энэ төлөвлөлтийг бол бид удахгүй бас ингээд цааш нь Багнуур налаах дүүргийн хас гадна одоо Бахангаа дүүргээ хийж ин гурван дүүргийн одоо энэ харилцсан уялдаа холбоотой биенийхээ эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих юм бодлогыг хэрэгжүүлж байгаа онцлогтой. Тэгээ энэ хуучин одоо энэ байрнууд бол налаахын уурхай анх одоо байгуулагдж байхад энэ соёлын ордон, энэ цагаан байрууд гээд ашиглалтанд 50 донд ашиглалтанд орж ирсэн. Ингээд ашиглалтын шаардлага хангахгүй бас эрсдэлтэй нурах унахт эрсдүүд байгаа учраас энэ байруудыг үе шаттайгаар шинжлэх ажлууд хийгдэж байна. Одоо энэ ингээд 67 айлын орон сууц байрагдан дараа нь энэ одоо төлөвлөлтүүд бүгдийг шинээр хийгээд эрхчлээс одоо орон сууц судалтаа үйлчилгээгээд ер нь тэгээд иргэд орон суугчдын ая тухтай эрсдэлгүй, аюулгүй, амар тайван амьдрах боломж нөхцөл яавал бүрдхийн гэдгийг энэ олон улсын архитектор төлөвлөгчтэй хамтарч ялангуяа энэ одоо Хонконг, Сингапур тэгээд одоо Япон, Солонгос, Хятад цаашлах юм бол Европ бүр одоо энэ Каспийн улс орнуудын Азербайджанд хэрэгжиж байгаа одоо жишг хотуудын ийм судалгаа тооцоонуудыг бид хийж тэдгээр хотуудын хөгжлийн төлөвлөлтүүдийг хийсэн тэнд хөрөнгө оруулж байгаа одоо аж ахуй нэгж гадаад хотуудын хөрөнгө оруулагчид архитектор, инженер төлөвлөгчдийн оролцоотойгоор ингэ хийж байгаа учраас энэ өөрөө бас олон улсын жишгт нийцсэн юм төсөл болж байгаа, төлөвлөлтүүд болж байгаа гэж ойлгож байна.